За сайн байцгаана уу? Идида контентээс мэдчилж байна. Бид нар бодтой, баримттай хараад бус хоолны шүмж хүргэж байгаа. Энэ удаагийн дугаар бас л Сингапураас бичиж байна. Тэгээ би Plaza Singapura худалдааны офисын төвийн үүдэнд ирсэн байна. Тэгээ энд бас нэг сонирхолтой газар хооллох болно. Тэр бол Five Guys гэдэг нэртэй fast food-ийн сүлжээ байгаа. Тэгээд хүмүүс ерөнхийдөө гадуур явахдаа Five Guys-ийг амттай гэж хэлдэг. Тэгээ би Five Guys-ийг өмнө яг нодон яг энэ Сингапурт яг энэ Plaza Singapura-д идэж байсан. Тэгээд энэ удаа нэвтрүүлэг хийх болно. Тийм болохоор бүгдээрээ Сингапурын Five Guys гэдэг бургерний сүлжээ ямар хөө байхыг шалгая. Та нар үз, би идэ. Тэгээд subscribe дарахаа бүгд мартаарай. За тэгээд Plaza Singapura руу орцгой дотор нь ямар хөө байгааг шалгая. Сингапурын бас нэг онцлог нь юу вэ гэвэл гадаа жишээ нь нэмэх 30 градус байна. Тэгэнгүүт нь дотгошоо офис руу юм уу дэлгүүр рүү оронгууд нь кондишн асаалттай байгаа. Тэгээд амар сэрүүхэн байдаг. Монголчууд бид нар бол ерөнхийдөө кондишныг ашигладаг. Энд бол амар тийм чиглэг бөхчин байгаа учраас кондишн бол байнга асаана. За тэгээд хоолны хэсэг рүү ороод ирчлээ. За Five Guys-ийн үүдэнд ирчлээ. Ямар ч гэсэн дотгошоо оръё. Тэгээд ерөнхийдөө ямар хөө байхныг та бүхэн бас хараарай. Five Guys сүлжээний сонирхолтой зүйл нь гэвэл 1986 онд гэр бүлийн бизнес болоод эхэлсэн. Тэгээд 4 хүүтэй гэр бүлд эхэлсэн. Тэгээд эцэгтэйгээ нийлээд ерөнхийдөө 5 эрэгтэй хүн байгаа учраас Five Guys гэдэг нэртэй болсон. За Five Guys дахиалгаа өгчлөө. Энгийн чизбургер тэгээд жижигхэн шарсан төмс дахиаллаа. Нэг юм маш их таалагдлаа. Би яг энэ ширээнд хурж ирэхээс өмнө энэ нэг хүн сууж исэн. Тэгсэн чинь ажилт нь шууд хурж ирээд энэ ширээг арчаад одоо амар төвхөн ширээн дээр хоолоо идэх болно. Тэгээд Five Guys-ийн онцлог зүйл нь юу вэ гэвэл түүхийн идэ бол хөлдөөдгөө. Тэгээд үргэлж шин одоо түүхийн ашигладаг гэж бичсэн байна. Тэгээ бас нэг зүйл гэвэл одоо нэг юуны одоо бургерийнхаа ч юм уу топпинг гэж байгаа. Одоо сонгон ч юм уу, майонез ч юм уу, байцаа ч юм уу, гуушлаараа салат ч юм уу, халапеньо ч юм уу 15 одоо зүйлс байгаа. Эдгээрийг чөлөөтэй бол бургерд авч болно. Би гэхдээ өөртөө ямар ч топпинг аваагүй. Яг оргиор нь чизбургерийг авсан. Бас нэг өөр нэг онцлог юм гэвэл юуны Five Guys-ийн шарсан төмс нь бол одоо гараар хийгдсэн байгаа.
Тэгээ яг үндэ бол тэр шалан төмс нь гараар хийгдсэн байна уу, машинаар хийгдсэн байна уу? Яг нэг тийм ялгаа байгаа би бол одоо энэ дээр бол эргэлдэж байна. Надад бол ерөнхийдөө хамаагүй. Бас нэг сонирхолтой зүйл гэвэл эхний 20 жил бол ямар ч тийм франчайз байгаагүй. Харин 2003 оноос ахуулаад өдий хүртэл дэлхийд даяар 1500 Five Guys-ийн франчайзууд байгаа юм билээ. Тэрний нэг нь мэдээж Сингапурын энд байгаа. Бас нэг Five Guys-ийн сонирхолтой зүйл нь юу гэвэл маркетинг ашигладаг. Зүгээр одоо ингээд амд амжсан яриагаар маркетинг хийдэг гэдэг онцлогтой байгаа. Тэгэхээр энэ надад бас таалагдж байна. 40. Thank you very much. Order number 39. За захиалга авчлаа. Five Guys-ийн бас нэг онцлог нь юу вэ гэвэл өөрсдийнхөө төмсөө шарахтаа бол газрын самрын тосоор шарж байгаа. Тэгэнгүүт нь газрын самрын тосны онцлог нь юу вэ гэвэл одоо smoking point нь амар өндөр байна гинэ. Тэрийг одоо монголоор юу гэж орчуулах вэ? Одоо нэг утаа гарах хэм нь маш өндөр байдаг учраас шарахад одоо таатай гэж хэлж байгаа. Дээрээс нь мэд бас интернет дээр ингээ уншингууд нь газрын самрын тос нь бол одоо тэр шарж байгаа тэр хоолныхоо төмс ч юм уу тэр зүйлийнхаа үнэрийг бол авдаггүй гинэ. Тэгэхээр яг нэг юу төмс шарж байгаа бол төмс нь төмсөөрөө байдаг төмсний одоо тэр хамтыг нь шингэдэггүй гэж хэлж байна. Гэхдээ бас сүүлийн үед чинь ер нь бол тийм ургамлын гаралтай тосуудыг бол маш ихээр шүмжилж байгаа. Ягаад гэвэл дийлэнх хоолчин, харан цэцгийн тос, буурцгны сой гэх мэтчлэн рапсаар гэх мэтчлэн ийм ургамлын тосоор хоол шарж байгаа. Тэгээд тийм ургамлын гаралтай олив тэгээд одоо наригл мод коконатын тосноос бус тосуудыг ер нь бол маш ихээр шүмжилж байгаа. Хүний эрүүл мэндэд муу нөлөөтэй. Тэгээд шарсан төмсийг бол юунд шарахад хамгийн гоё болдог вэ гэвэл яг нэг юуны гахай уух эсвэл үхрийн махны тэр тос уухынд төмс шарвал маш гоё болдог гэж хэлж байгаа. За онлын үд юм байна ямар ч гэсэн энийгээ заадлаа. Зя бургер авчлаа. Талх нь зөөлөн байна. 2 махтай байна. Энэ тал дээр талх нь тийм тос байгаа юм шиг нэг тийм амтсан гялдаж байна. За амсаа үзье. Бургер нь яжгүй амттай байна. Гэтэ би ямар ч сонгон салаад аваагүй. Тэгэхээр энэ бас миний одоо амтанд нөлөөлж байгаа. Ягаад гэвэл зөвхөн бургерийн махан тэгээд чиз байгаа, бэлтлэг байгаа. Өөр юм байхгүй байгаа. Надад бол нэг юм дутагдаад байна. Төмс нь бол мэдэгдэж байна. Яг одоо жинхэнэ төмсөөр хийж байгаа гэдэг нь бол амар мэдэгдэж байна. Хүний гараар хэрцсэн юм шиг төмс шиг харагдаж байна. Мэдэгдэж байна. Төмс нь бол үнэхээр гоё наа. Тэгээ бургер бол миний хувьд яг нэг махан бүр амар juicy бол биш байна. Бүх юм ерөнхийдөө нэг 5 амттай байна. Би бол 5-аас нэг 3 гээ. Шарсан төмсний порц нь бол маш их байна. Жижиг хэмжээний төмс авсан гэсэн чинь надад бүр амар ихтгэх юм байна. Би бол энийг бол бүгдээрийг нийт бол идэж чадахгүй. Тэгээ Five Guys-ийн бас milkshake нь бас амар гоё гэж хэлдэг. Тэгээ би шарсан төмстэйгээ бүрэг идэж байгаа юм чинь давхар milkshake амааргүй байна. Надад бол илэрхий. Тэгээ бас нэг онцлог юм гэвэл ямар ч нэг тийм юу packaging брендинг бол байхгүй зүгээр нь хөнгөн цагаанд бургер ингээ ороодсон. Тэгээд төмсний тэр одоо бор цаас нь бол бас ямар ч логогүй байгаа. Тийм болохоор брендинг тал дээр энэ дээрээ бас customized өөрийн одоо шошготой юм үйлдвэрлэх шаардлагагүй байгаа учраас энэ бас одоо амарч бас энэ бас өөрөө энэ Five Guys-ийн бас брендинг болсон юм байна шүү дээ. Өөр нэг юм хэлэх юм бол сүүлийн үед Улаанбаатарт шинэ бургерний газрууд нэгдсэн байгаа.
Тэгээд ерөнхийдөө Улаанбаатарын дийлэнх бүргэрүүдээр яваад хамгийн гоё бүргэрүүдийг тэгээд нэрлээд рекламаар байна. Тэрийг удахгүй Монгол очоод хийх болно. Энэ бүргэрт юу дутаж ийн вэ гэвэл та бүхний subscribe дутагдж байна. Тийм болохоор subscribe-аар дараарай. За эдийн дугаар Сингапураас мэдчилж байна. Бид нар бодиттой баримттай хараад бус хоолны шүмж төрүүлж өгдөг. Тэгээд энэ дугаард олон улсын Five Guys fast food-ийн сүлжээгээр зочилсон. Та бүхэн сонирхоорой. Thank you.